Наа цаана K-drop-ийн сурал хэлнүүдийн дараагийн дугаар тавтан морил бид нар аниме кейснүүд, аниме гэсэн нэртэй кейсүүд байгаа юм байна. 12 шиг кейсний хамгийн эмтхнаас 2 дахь буюу sketch нэртэй $185 үнэтэй кейс залж үзэж чинь. Тэгээд энэ кейс хэр ашигтай, хэр алдагдaltaй санаад харуулад өгье. Тэгээд дотроос юу багтаа танилцъя. K-drop нь Counter Strike дотор байдаг кейснүүдтэй адил кейс нэдэглүүд бокс сайт юм. Та бүхэн үнэгүй кейсээс эхлээд асар үнэтэй кейс нэх боломжтой байгаа. Өөрийн скинийг апгрейдээр сайжруулах болон скин ченжерээр дуртай скинээрээ солиод авах боломжтой. Хэрвээ эсвэл бус дэрэлэгчтэй хамгийн өндөр эсвэл хамгийн бага түнтэй ялах байдлаар эсвэл бүр багаараа кейс бат хийж азаа үзээрэй. Та бүхэн CDS промо кодыг ашиглаж 10% бонус 50 цент үнэгүй авахаас гадна $2 эсвэл бүр $10 депозит хийх юм бол миний оруулсан бүх гивэд оролцох боломжтой байгаа. Харж байгаачлан ер нь $7500 гивэ зарласан байгаа шүү. Fire swap. Таны скинүүд нэг л хууч санагдаж байна. Унагаас эсвэл зүгээр л өөрчлөсөн скинээс хөл гаргаа болохгүй л Fire swap-тай танилцсан. Солбороо скинүүдээ сонгоод авмараа скинүүдээ шууд ав. CDS промо код ашиглаад 35% бонусыг авах боломжтой. Эсвэл олон улсын карт крипто ашиглаад шууд худлаад авчихсан болох юм байл шүү. Бичлэг болгоны өмнө зааж өгөхтэй нэг зүйл байна. Тэр нь юу вэ гэхээр giveaway тэрхүү оролцох бай. Giveaway-д оролцохын тулд хамгийн түрүүнд манийхаа промо кодыг ашиглаад депозит хийсэн байх хэрэгтэй. Энд чи giveaway хэсэг дээр нь CDS-гээд одоо манийхаа промо кодыг ашиглаад apply хийн. Тэгээд скинээр байна одоо хүссэн төрлөөрөө одоо чи депозит хийн. Тэгээд giveaway-д оролцох боломж оролцсноо гэсэн үг. За giveaway хэсэг рүү оронгуудаа одоо чи депозит хийсэн байна гэж бодъё. Giveaway хэсэг рүү ороод CDS хэсэг рүү орох юм бол манийх нь одоо байгаа active giveaway дарагдаж байна. Одоо манай одонгод ороогүй байгаа 2 giveaway. Энд чинь join дарах юм бол энэ одоо entries манай өмнө депозит хийсэн байсан болохоор одоо үнэгүй орж байгаа гэсэн. Яг одоогийн байдлаар бол нэг $59200-300 giveaway бол актив байна. Тэгээ энэ giveaway-д бол ерөнхийдөө өдөр хүрэхгүй хугацаанд ер нь бол задраад байлаа. Ойролцоогоор нэг 12 цагт хүн дүүрээд тэгээ нэг 36 цагийн дараа яг задарч байгаа юм да. Тэгээ мань сая ингээд листээ гүйдэж үзтээ маань 9 сарын 1-ээс хойш ингээд харах юм бол одоо өнөөдөр 9 сарын 26 бараг нэг сар шахуу хугацаанд яг 65 giveaway хийсэн. 66 giveaway хийсэн байна. Тэгээ энэний дүнгээ маань ингээд бодсон чинь ерөнхийдөө бол $75,000 орчим giveaway хийсэн байна. Тэгээ нэгсэндээ 9 сарын 1-нд энэ $50 депозит хийсэн байсан тохиолдолд энэ бүх giveaway чи оролцох боломжтой байсан гэсэн. Тэгээд одоо 10 сар ч гэсэн ер нь бол дахиад ийм giveaway явна гэсэн. Магадгүй чи энэ бичлэгийг үзэж 11 сард үзчихвэл дахиад нэг иймэрхүү хэмжээний giveaway явж байна. Тэгээд giveaway-тэй оролцохоор арга сурсан байх. Бичлэнд орцгоё. За sketch. Wise гоноо гэнэ. Окей. Тэгсэн мөртлөө унах шанс нь нэлээд өндөр. Battlescard wise man. Still that's wise man. Тэгээд Macten Fade гэж байт юм уу? Macten Fade байд штэ. Мань харж ирсэн гинт сансаа. Тэгээд амиа ордог юмнуудын үн өссөн. Энэ бас нэг л унах шанс нь амар багтай кейс байх юм шиг байна. Манийх нь balance $7684 байгаа юм байна. Тэгээд бидэрт $185 хэрэгтэй. Тэгээд хэдүүлээ 170 да. Окей. Тэгсэн мөртөө алдагдал юм уу те шаралсан мөртлөө 4 5 6 7 8 9 10 нэг удаа дээр л ашиг хэлээ. Миний одоо жоохон онцгүй кейс юм шүү дээ. 3 Oh nice 4 5 6 7 8 9 10 $185 бид нар $144 бодлоо гэдэг чинь 20% депозит бонусаар алдсан юм байна ойролцоогоор. За Joker мод нь нэлээд үнэтэй байгаа байх гэж мань таамаглаж байна хараат. Үгүй байна. Гайгүй 5862 тэ нэг скин дутуу юм шиг байна. Тэ нэг скин дутуу Vice унах шанс бол нэлээд өндөр яашаа жоохон өндөр. Хэвлээ тэгээд 20-ыг задлахад бидэрт $1172 хэрэгтэй байна. Би энэ чинь нэг л ашиг хийчих юм санагдаад байна. Тэгээд шууд Vice унчил болчмоор л байна. За эхнийх дээр бол аригч болсон. Хоёр тон. Come on, give me Vice. Vice өнгөрөө авчлаа. That's bad. 3 тон. Come on, give me Vice and got knife. Gamma doppler. За 20-ыг задлаа. Уул 86% штэ. 87% ч юм уу. Fade унлаа. Тэгтээ тэр нь $97. Юу ч өгдүү те. Юу болоо вэ энэ кейснүүдэд? Мань нэг Joker модоор дарахад унгаачдаг даамгийн үнэтэй юм байна. За 30-ыг задлаа тий болио байлээ. Яг тэр скинийг авнаа гэж хайхаараа ер нь алдагдaltaй амар аваад байгаа юм анзаарсан. За Vice ямар ч авсан. Гэхдээ ер нь алдагдaltaй хоо. $1758. Яана. За нэг дарчий да. Энэ хоёрыг зэрэг унгаачих юм билүү?
Энэ нунсан тэгээд I think that's money back, right? Not even money back. This case is bad. Oh, give it X гэж мартчихлаа. За, энэ аниме кейснүүд надад нэг л таалагдахгүй байгаад байна. Ер нь бол энэ нэг л яагаад аниме гэдэг нэртэй байгаа юм. I have no idea. 18.5 долларын кейс батал. Тэгээ мань бол Steam-аас илүү террор талаа тоглох дуртай. Террор талаа орж болтгүй юм байлээ. Дандаа зүүн талаа ордог. За, шарлж марлах нь уу? Ер нь $4. Тэгээ $3.70 центээс илүү үнэтэй юм унах юм ба шарлна. Тэгээ сая харахад бол нэг дажгүй шарлаад байгаа харагдажсэн. Тэр энэ шарлах уу? Шарлахгүй гинэ. Well worn нэсэн байна. Amber Fade бол нэлээд хөрхөн үнэтэй юм байна. Яагаад Well worn Amber Fade нь Factor New Amber Fade-ээс үнэтэй байгаа юм бол? That's weird. За X-ray скин байгаа. Энэ скинийг ер нь бол өмнө ерөөсөө мэддгүй байсан бол мань нэг гой түүх ярьж үзээ. Яа Франц улсад болонгууд одоо нөгөө loot box-ыг чинь хуулиараа хоригдсан байдаг байхгүй юу? Тэнгүүд яадаг вэ ингээд Франц улсад болонгууд та нар Counter Strike тоглоом дотроо кейс задлахад задлахтаа юу унахын чи харж байгаа задлана X-ray сканераар. Тэгээд нэгсэндээ юу унахаа мэдэхгүй чи $2.5 кейс задлахыг одоо нэгсэндээ бооцоо тоглоом гэж үзээд хоригдсон. Тэнгүүт нь Counter Strike те Wall яаж зохицуулсан байдаг вэ гингүүд кейсээ задлахаас өмнө чи юу унахаа мэджээгаад тэрэндээ $2.5 тэр одоо юу гэдэг цэгэр скин унсан байвал те тэр нэг 10 центний скинийг чи $2.5 өөрөө худалдаж ав. Тэгжээч чи дараагийнхаа скинийг юу гэдгийг хардаг. Тэгээд ер нь Франц улсад чи кейс дэх юм болооч нэг удаа untradeable үнгүй X-ray үгдий. Тэгээд ер нь бол untradeable X-rayтэй хүн байх юм бол Францад кейс нэж үтсэн байна гэсэн. Миний мэдхээр одоо ориглонд нэг юм байт юм аа. Ориглон гэж одоо Монголын нөгөө нэг CS-ийн багууд одоо тоглолттой нэг фэйсэд дээр Монголын топ 10-т байдаг байсан. Одоо хэд та бүү мэдэг. Сүүл дарахад 30 дээр явж ирсэн гай байгаа. Тэрэн талав ориглон талав нэг X-ray байти. За, ер нь лонцгүй гэж зах шүү байна. Joker мотор нэг баталтай үзье да. Унсаамын давгүй юм нь бол энэ л ах шүү байна те. Yes. Хоёр удаа кейс батал ялч та. Тэгээ уус ашиг хийхгүй байгааг харж байгаа бах. Double slash Joker. Окей, double slash-ийг дараа нээж үзнэ хэдүүлээ. Би ер нь бол нэг 3-3-3-аас хэдүү 2-2 илүү дуртай болоод байгаа. За ой чи нэг кейс баталтай шиний юм ороод ирсэн биш үү? Сайн шинэ төвчтөр байсан нэрийг харна. За Vice харамаар байгаа шүү дээ. Йоо. За, манд нь өгч байгаа Vice-ийг айл унагаагаад өглөө баярлалаа Anon Foxy. Одоо миний юм болох юм байгаа. Одоо мань хоёроос нэг Vice унагаагаад энийг булаагаад авна. I believe. Copy. Мань хоёр гол унагаагаад Vice-ийнх нь үнд хүрэхгүй юм байна шүү дээ. Хоёрыг унагаагаад. That's sad, man. That's sad. So come on, give me Vices. Яваад өглөө. Come on. Нэг үнсэлж явуулъя. Манда Vice хүч. За. Боломжгүй ч таа Vice. Тэгээ гол үр дүн нэр нь бол ялах юм бол хэр их үржүүлж авч байгаагаа л харах гэдэг штэ. Хоёр Vice унаага чүү 2x гэж юм уу? Ер нь мякээс ах шүүнэ. За түрүү нэг товчлуур байсан маань яагаад вэ? Random cases. Last battle хуулт ирэх байгаа маань random case дараа random case оруулж баталж болт юм. Энэ бол гонгууд харилцаатай товчлуур юм байна. Окей. Шинэ юм хавтаад тийм л юм байна. Мөнгөтэй хүмүүсийн товчлуур байна. Шээс. Окей. Энэ нэг юм visual bug байгаа тлээ. Эхний 3 skin удлаа хурамч skin байгаа тлээ. Энэ gamma doppler өмнөх case баталнаас үлдсэн gamma doppler байна. За ямар ч Vice унаас нэг gamma doppler унасан. Энэ visual bug-аа зарчих байлгүй дээ. Та нар нэмжлэг үүсэж явах үед ч. Ямар ч сан баталт нь бол түүл юм байл. За come on. Дахиад 2 Vice унгааж ашиг хийн. 2 Vice нэг Vice унгааж ашиг хийн. Нэг Vice. Эсвэл 2 gat knife gamma doppler. Ой энэ нэг миний хажуу суусан хүн ер нь нэг юм унгааж байгаа харагдахгүй л байгаа тах юм. Өмнөх бичлэгэн дээр ч гэсэн ер нь бол нэг л аригч магадсан. Айл Vice унсан. Айл бас ашиг илээ. 2.3-4x яла. Still bad case boys. Pandemic case.
За giveaway маань нэг скичмэр ахыг. Шинэ event 5 хоногийн дараа гарна. За шинэ event-ний бичлэгүүд удахгүй орох юм байна. За дуртай кейснээсээ маань нэг 5-ыг цадлаад энэчнээс унсан юм giveaway чич бүүм. Flip knife орыг нэ. Flip knife-ыг giveaway руу хийгээд 370 тэмж 370 deposit хийвэл тантад болгоч. За шинэ giveaway юмнууд орж байгаа шүү. За маань нэг хэсэг сая нэг амраад нэг giveaway орохгүй нэг 3 4 хоног болсон. Тэрнээс хойш ер нь бол дахиад giveaway-д оруулаад байгаа. Тэгээ бас шинэ апдейт ороод нөгөө giveaway-д бүүсэлдэг болцсон байлаа. Тэгээ энэ маань Howl-ыг бүүсэлсэн. Та одоо $10 deposit хийх юм бол нэг ticket авдаг бол энэ удаа Howl дээр болгоод 2 ticket авч байгаа шүү. За тэгээ нийтдээ болонгоо $65,659 giveaway байгаа маань нийтдээ 11 giveaway байгаа юм да. Тэгээ дараагийн бичлэгээр юу болзъя? Сая инкэз битээ заллаарай.